өөрсдөө шийдээ. Энэ асуудал руу бид оролцох боломжгүй хуулиараа. Зөвхөн хуулийн төсөл өргөн барьж байгаа энэ удаагийн хурлаар зөвхөн хилцэж байгаа асуудал. Хилцгийг дэмжсэн тохиолдолд их хурлын гишүүд өөрсдөө хуулийнхаа дагуу өөрсдөө хилцэж хэрхэн ёс зүйгээ тодорхойлох вэ? Ёс зүй гэж юу юм бэ? Ёс зүй ностой зөрчил гэж ямар байх юм бэ? Улсын их хурлын тухай хууль үндсэн хууль хоёр хоорондоо зөрчилдөж байгаа энэ асуудал чинь одоо яах ёстой юм бэ? Цаашдаа хэрэг ёстой юм бэ? Ямар нэгэн авилга албан тушаал эсвэл одоо гэмт хэрэг шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон бол тэр их хурлын гишүүн татагдчих чадахгүй байгаа шүү дээ. Яагаад тэр их хурл хуралдах ёстой вэ? Цэцгийн дээр цэц шүүхийн дээр шүүх болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг яах ёстой юм бэ гэдэг энэ хоёр хууль зөрчилдөж байгаа асуудлаа нэг тал руу гаргах ёстой. Энийг тэгтээ их хурл өөрсдөө энийг ерөнхийлөх шахаагүй, шаардаагүй тулгаж байгаа юм биш үү? Энд их хурлын бүрийн эрх өөрсдөө батлна. Бид нар бол үндсэн хуульд олгогдсон бүрийн эрхийн дагуу хуулийг санаачиж байгаа. Ерөнхий нөхцөлийг оруулж байгаа гэсэн. Тэгэхэд одоо өнөөдөр болон өчигдрийн байнгын орны хурлууд төр мэдээж их хурлын гишүүдээс бол санаачлалууд гарах нь зөв, хардлагууд гарах нь зөв. Энэ бол ямар нэгэн парламентын ардчлалд халдж байгаа асуудал огтоос биш. Харин парламентын ардчлалыг дархлаажуулалтыг сайжруулах гэж байгаа асуудал шүү дээ. Иргэд олон нийт их хурлын гишүүдэд итгэдэг байх ёстой. Их хурлын гишүүдийн итгэл сайжирснаар гишүүдэд итгэх сайжирснаар парламентын дархлаа өөрөө сайжирнаа л гэсэн асуудал байхгүй. Үүнийг бол мэдээж олон талтай одоо бодож энэ бүхний үзүүрт бас давхар асуудал байна гэж их хурлын гишүүд шүүмжилж байгаа. Энэ бол эрүүл шүүмж юм байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол тэр 2 дугаар заалтан дээр яагаад заавал чагсаалтын гишүүдийг намаас санал болгоно гэдэг асуудал ярьж байгаа юм бэ гэж. Яг хөө энэ дэр бол энийг тусдаа яагаад заасан тухай би ариун зав гишүүд өнөөдөр бас дэлгэрэнгүй тайлбарласан гэж бодож байна. Яагаад гэх юм бол энэ жагсаалт гэдэг чинь холимог тогтолцоо мажоритар тогтолцоо хоёр чинь өөр байгаад байна. Энийг хамтд нь авч үзэж болохгүй. Бүх их хурлын гишүүдэд адилхан энэ ёс зүйн зарчим, ёс зүйн шин одоо дүрм үйлчлэх ёстой. Гэхдээ жагсаалтын гишүүдийг иргэд өөрсдөө сонгоогүй нам дугуулж сонгогдож орж ирсэн учраас нам өөрөө яга хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Энэ мандатын ирэх намд байна шүү дээ. Яг хөө Тэмүүжин гишүүн бол жишээ нь зарчмын өөр байр суурьтай бол мэдээж энэ бол мэтгэлцээний талбар шүү дээ. Тэгээ нам хариуцлага хүлээхгүй үлдэх юм. Нам тэр их хурлын гишүүдийг сонгож дэвшүүлж оруулчих. Тийм ээ. Тэгэхээр нам өөрөө хариуцлагачих ёстой гэдэг 19 оныхоо өнгөрсөн жилийн бид нар намын тухай хууль баталсан шүү дээ. Энд оруулсан байна. Тэр энэ намыг хариуцжуулах асуудлыг авч хилцээч гэж заалт оруулсныг энэ бас хардах үндслэл болоод байна л да. Тэгвэл энийг бид тулгаагүй. Энийг өнөөдөр батлах гэж байгаа юм биш. Энэ санаачлагыг дэвшүүлж байгаа. Ингээд үүнээс цааш хэрвээ хилцэн гэж их хурл шийдэх юм бол их хурл өөрсдөө ажлаас гаргаад энэ одоо эсэргүүцэж байгаа олон талаас нь ярилцахыг хүсэж байгаа зарчмын шаардлага тавьж байгаа гишүүд бүгд өөрсдөө оролцоод өөрсдөө энд ерөнхийлөгчийн институт оролцох ямар шаардлагагүй оролцох эрх зүйч байхгүй. Их хурлын бүрийн эрх байхгүй. Өөрсдөө тодорхойлоод өөрсдөө хийм дээр ерөнхийлөгч институт биднийг ээж дараалан намлах гэж байна гэдэг одоо асуудал ярьж штэ. Ийм утгагүй юм байж болохгүй штэ. Ерөнхийлөгчийн институт өөрөө нам бус байх хэрэгтэй гэдэг асуудал. Одоо нам бус байх хэрэгтэй гэж байна. Одоо чинь ерөнхийлөгчийн хамгийн дарга удирдсан зөвлөлийн гишүүн байна гэж шүүмжилж байгаа байхгүй юу? Энд чи одоо бүгдээрээ бодоод үзтээ. Үе үеийн ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга нар тухайн намын хариаллын улсууд байсан байх. Тийм ээ? Одоо хуучин дарга нар энэ албан тушаалтууд байсан байх. Хөрсөх ерөнхийлөгч хууль санаачил бол тамийн газрын ажилтан тамийн газрын дарга намын хариалтай байж болохгүй. Тийм ээ? Гэдэг асуудал. Энэ ялгамжтай хандаад бүх юм дээр тийм зогсоох аливаа асуудлыг одоо буруу тийш нь хазаалах ийм асуудал ярьж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн институт бол ерөнхийлөгч өөрөө хууль санаачлал хэрэгтэй. Гэхдээ парламентын институтээр халдсан хууль санаачлал нь өөрөө хууль зөрчил зүйл гэж байна. Одоо ийм байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрх одоо их хурл ерөнхийлөгч засгийн газарт гэдэг байна. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн бүрийн эрх. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд их хурлын гишүүн халдах ёсгүй. Одоо хууль санаачлах эрхийг нь болоо бид өөрсдөө санаачлах гэж байна шүү дээ. Энэ хууль санаачлах эрхтэй субъектүүдтэй бүрэн бий. Хэрв хууль санаачлах эрх буюу үндсэн хуулиар заасан бүрэн эрх нь хэн нэгэн халдах хоройтой. Энэ бол бүр ноцтой асуудал. Тэгэхээр эн чинь ингээд өөрсдийнхөө одоо би нэг зүйлийг хэлье. Сэтгүүлчдийнхээ өмнө. Ер нь аливаа зарим гишүүд айх хэрэггүй. Энэ хуулиас ерөөсөө айх юм байхгүй. Энэ хууль таныг хамгаална. Энэ хууль намлах гээд байгаа юм шээ. Энэ хууль хамгаалах гээд байгаа юм аа.
Энэ хуулиар хин нэгнийг хэлбэгдүүлэх гээд байгаа юм биш. Энэ хуулиар хилцүүлэх гээд байгаа. Өөрсдөр нь хилцүүлнэ. Өөрсдөө ёс зүйн зарчим шаардлага гэдгээ тодорхойлно. Тэгээ үндсэн хуультай нийцүүлээд энэ хууль хэрвээ батлагдах юм бол үндсэн хуультай нийцүүлээд энэ хууль шүүхийн ард нуугдаад их хурлын гишүүнийх одоо бүрийн эрхийн ард халахвчлагдаж үлдэж байгаа улсууд татагдах ёстой, хариуцлага хүлээх ёстой байхгүй юу? Энэ бүхний ард нэг зүйл хохироод байгаа. Энэ их хурл өөрөө. Их хурлын дархлаа нэр хүнд унаад байгаа. Тийм учраас энэ их хурлын гишүүдтэй зориулсан хууль юм аа. Та битгий аа. Та ёс зүйтэй, зарчимтай ажилдаа ирээд цагтаа бүртгүүлээд саналаа өгөөд гишүүн шиг гишүүн байхад таныг энэ хууль хамгаална. Харин би зарим гишүүд мэдээж одоо энэ бүхний ард энэ улс төрийн нэг намд одоо эрхийг төлрүүлэх чинь гэсэн хардлага байгаа юу? Байгаа. Энэ дээр ярилцах ёстой юу? Байгаа. Энийг харин бид хэлэлцээч. Яг уу энэ жагсаалтын асуудал гэдэг чинь намын хариуцлага юм а гэдэг үүднээс хоёрдугаар заалт оруулчихсан учраас биднийг одоо хардж штэ. Тийм болохоор энийг өөрсдөө хэлэлцээд өөрсдөө засаад яваа. Энэ бол бүрийн эрх нь байхгүй. Энэ тулгын шаардсан асуудал биш. Харин үүнийг ашиглаж хэд одоо улс төржүүлж ямар нэгэн улс төрийн одоо бас нэг тодорхой хэмжээний кредит өөртөө цуглуулах гэсэн бас зарим нэг гишүүд бол ярьж байгааг үгүйсэхгүй. Ажлын хэсгийн төлөөлөл сая хулгайны үеэр асуултанд хариулж байхдаа улсын хурлын гишүүд оромжсон байдаг. Яг уу одоо энэ бол тийм байнгын орооноос тийм байнгын ороон дээр ч гэсэн одоо миний хоёр дээрхий сайдаа ярьсан асуудал бас хурц ярьсан асуудлууд гарлаа, сая ч бас гарлаа. Ер нь бол бид нар нэг л Монголын төр. Бид нар Монгол улсын их хурл, Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газар нэг л Монголын төр. Манай Монголын ард иргэд ард түмэн бидний бүгдийнгийн л Монголын төр гэж хардаг. Гэтэл бид институт хоорондоо хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Аливаа асуудал. Хүндэтгэл өөрөө хүндэтгэлийг дагуулдаг гэж боддог. Хин нэгэн хууль санаачсны төлөө хууль санаачлал ажлын хэсгээс тайлбар хэлсний төлөө байнгын орон дээр тийм ээ хүндэтгэлгүй өөртөө хариулт авах. Хүндэтгэлгүй байдлаар бүртгүүлэх. Эсвэл их хурл дээр ч гэдэг юм уу тодорхой хэмжээнд одоо зориуд зохион байгуулалтын мэдээ дайр юм шиг дайрч давшуулахад мэдээж тухайн одоо санал одоо асуулгад оролцож байгаа оролцогчид бас харилцаа адилгүй л авир гарах байх. Ер нь бол бүгдээрээ нэгэндээ хүндэтгэлтэй л байцгаая. Бас дээрээс нь хандж хэлмээр байна. Хууль санаачилсны төлөө Монгол улсын ерөнхийлөгчийн институцэд бусад институц маань хүндэтгэлтэй хандаасай л гэж. Энэ нөгөө зарим гишүүдийн зүгээс энэ хууль давхгийнхээ аль аль нь байна гэж хэлж байна. Тэгэхээр ажлын хэсэг чааш явцын дунд засаж залруулах боломжтой юу? Та хэр ер нь бүрэн боломжтой тийм. Сонирхолтой байгаа юу? Гэхдээ хуулинд гар одоо бид нар хүргэнээ хүрэхгүй гэдэг асуудал бол бид нар чинь зөвхөн санал гаргаж байгаа байхгүй юу? Зөвхөн санал гаргаж байгаа. Хуулиараа. Энэ ингээд одоо өнөөдөр батлаад байгаа асуудал биш. Энэ дотор эргэлзээтэй асуудлыг ард түмэн сэтгүүлчдийнхээ нүдэн дээр их хурл дээрээ мэтгэлцээд бүгдээрээ ярилцаад ингээд энэ асуудлыг зөв болгох ёстой. Энэ бол зөвхөн санаачлага байхгүй юу? Санаачлага болгон төгс байна гэж байхгүй. Энэ болгонд эргэлзээ үүснэ. Олон талаасаа ярилцсан. Жишээ нь түрүү Тэмүүжин гишүүн хүртэл бас зөв байр суурь гэж бид нар бүлгээрээ бас авч хилцмээр байна гэж хэлж штэ. Бас дээрэс нь хууль зүйн байнгын ороо бас нэг хилцүүл зөв зохистой байна гэж ярьж байна. Зөв. Бүгднгээр нь ороод явбал зөв байна. Тэгэхдээ энийг маргааш одоо батлах гээд байгаа юм биш. Энийг хэлэлцээ гэж шийдчих юм бол бүгдээрээ хилцэх нь шүү дээ. Хэлэлцэхгүйгээд хаах юм бол харин юу болох вэ? Энэ хуулийг маань одоо хилцэхгүй. Бүгдээрээ сайн муугаа тунгаахгүй гэж. Хэр одоо санал хэлж байна. За энийг бол сая Пүрүдэрж гишүүн маань хэлжүүлээ. Ерөнхийлөгч орон нутгаар уулзалт хийж ард иргэдтэй санал солилцож яваа. Бас мөн ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаа, ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй холбоотой одоо мэдээллүүдийг ард иргэдтэй солилцож тэдэнд өгч яваа. Пүрүдэрж гишүүн маань түрүү хэлж байна. Баруун аймгаар явахд таарсан. Их хурлын гишүүдээс ялангуяа ерөнхийлөгчөөс ард иргэд ерөөсөө нэг л зүйл асууж байгаа шүү дээ. Хариуцлагатай байгаа чи энэ их хурл гэдэг чи юу болоод байна? Ерөнхийлөгчөө эв нэгдлээ хангуулж чадахгүй бол хариуцлага тооцох гэдэг зүйлийг шаардж байна. Хариуцлага тооцох механизм, хариуцлага тооцох субъект чинь бид биш шүү дээ. Тийм учраас бид хуулиа өргөн барьчаад байна. Энийг олуулаа хэлцгээе. Бүх аймаг орон нутгийн иргэдтэй та бүхэн сурвалжлага аваад яриад үзээрэй. Бүгд ерөөсөө нэг дуугаар ярьж байна. Бүгдээрээ босоод ерөнхийлөгчөөс шаардж байна. Хариуцлага тооцъё, хариуцлага ярив. Эсвэл хуулиа өргөн бариач гэд. Ард иргэдийнхээ хүсэл шаардлагын төлөө
ард иргэдээс сонгогдсон Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн ард иргэдийн дуу хоолойг дамжуулаад хуулийн төсөл санаачлах нь үндсэн хуулийнхаа дагуу явж байгаа зүйлээ. Үүнийг болвол олон талаас нь хардсан ч олуулаа хэлцэх эрх нь парламентийн бүрэн эрх юм аа. Үндсэн хуулийн цэц эгүүл татах эсхийг одоо шийддэг субъект юм уу мөн үү? Үндсэн хуулийн цэц ер нь бол улс төрийн одоо нөлөөнд автдаг гэсэн хардлага байдаг шүү дээ. Одоо энэ угаасаа хуулиараа үндсэн хуулийн цэц ямар асуудлыг шийдэх үү, шүүх нь ямар асуудал шийдэх үү гэд бүгд тодорхой заасан байдаг учраас үндсэн хуулийнхаа малгаан дээр явж байгаа асуудлуудыг бид энэ нь зөв, энэ нь буруу. Ийм учраас үндсэн хуулийн цэц энэ дээр одоо гадны нөлөөтэй нөлөөгүй гэж ийм шүүмж өгөх бол зохисгүй л дээ. Энэ чинь хуулийнхаа дагуу л явж байгаа шүү. Бямж аргалыг улсын хурлын гишүүд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараа гожийн хуулийг тайлбарлаа гэж бас шүүмжлээд байна. Тэгэхээр ерөнхийлөгч яагаад хуулийн зөвлөлт томилдог вэ? За энэ бол ерөнхийлөгч манай ерөнхийлөгчийн тамгын газар ерөнхийлөгчд хуулийн зөвлөхөөр одоогор томилогддог байгаа. Бид нар бол энэ хуулийн төслийг санаачлаад ажиллаж явахдаа ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хэсэгт бол бямж аргал өмнө манад хуулийн зөвлөгч байсан, ажиллаж байсан. Тэгээд дээрээс ажлын хэсэгт орж ажиллаж байгаа зөвшөлдснөөр мөн аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга нь үндсэн хуулийн заасан өөртөө үүрэгтэй, үндсэн чиг үүрэгтэй. Тэр нь аюулгүй зөвлөлийн гишүүдэд одоо туслалцаа үзүүлэгчийг үүрэгтэй байхгүй. Тэгээд өөрөө ажлын хэсгийн гишүүн. За мөн бас сэтгүүлчтэй хамт хэлмээр энэ 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг бичлэлцэж байсан доктор байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь одоо хин нэг ийм албан тушаалтай учраас чи ийм хоол ажиллахгүй одоо ерөөсөө дандаа нөгөө дабл стандарт ялгамжтай хандах зүйлийг хэлж ийн л та. Ерөнхийлөгчийн институт тусалцаа үзүүлэх хэсэгтээ үүрэгтэй ажлын хэсгийн гишүүнийг чи энд байх ёсгүй. Та энд байх ёсгүй. Та энэ одоо хилцүүлгээс одоо гар гэсэн одоо агуулгыг одоо илэрхийлж гин гэж ойлгож байгаа. За мөн ерөнхийлөгчийн тамгын газар удирдах зөвлөлийн гишүүн намын хариалттай байсныхаа төлөө та юм байж болохгүй. Ерөнхийлөгчийн бүх баг хамт олон намын бус байх ёстой ч гэдэг юм уу. Ийм ерөнхийлөгчийн институт би өнгөрсөн цаг хугацаанд байсныг мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэ бол ерөөс дандаа субъектив шин чанартай одоо ийм зүйл болж байна. Энд бол би туйлыг харамсаж байна. Тэгвэл яг бид маш зөв бас гарцсан дээр байна. Хэвлэл мэдээлэл сэтгүүлчид их хурлын гишүүд бид нар бүгдээрээ нэг зүйл дээр санал нэг байна. Энэ бол энэ хуулийг тодорхой хэмжээнд хэлцэх ёстой юм байна. Зөв асуудлыг ярилцах ёстой юм байна. Буруу асуудал байгаа бол тэрийг засах ёстой юм байна. Тэрийг засах нь нээлттэй. Бид тэдэн дээр ямар нэгэн шахалт үзүүлэх ямар ч тийм зөвхөн болцоо байна. Парламентын дархлаа руу халтжээ гэдэг тайлбар тавилаа шүү. Үүн дээр ерөнхийлөгчийн хамгаалалт ямар тайлбар. Тэгээд шүүд суугаж одоо өшөө авалт хийж одоо гишүүнээс сэтгэл зүйдлэгч гэдэг юм хардлагыг болоод байна. Энэ хууль хизэнээс яаж хэрэгжих юм? Хэрвээ батлагдвал хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэж байгаа. Хэрвээ батлагдсан өдрөөсөө хэрэгжээд явхад одоо өмнөх асуудлыг тийм ээ буцаж шийдэх үгүй юу гэдэг одоо буцаж үйлчлэх үгүй гэдэг асуудал байгаа шүү дээ. Буцаж үйлчлэхгүй гэж би бодож байна. Буцаж үйлчлэх үгүйг мэдээж дагалт хуулиудаараа бас л мөн их хурлаа шийдэн шүү дээ. Тийм ээ. Бид нар өөрсдийнхөө хүрээндэл асуудлыг шийдэж байгаа. Өв сонзонгийн сэтлэр хэрвээ энэ асуудлыг намын хуваагдлаар энийг хийх юм бол Монгол улсын ерөнхийлөгч яаж эв нэгдлийг хангах чиг үүрэгтэй байж болох вэ? Энд чинь эв нэгдлийг хангах дээрээс нь парламентын дархлааг сайжруулахын тулд энэ бүхэн чинь хийгдэж байгаа. Тийм ч учраас энэ дээр бид нар үндсэн бас ийм нэмэлт нөхцлүүдийг оруулж гисэн байхгүй хуулинд ямар нөхцөл вэ гэх юм бол хэрвээ санал хураавал хин нэг одоо татах байдлаар ёс зүйн дэд хороо дээрээс нь цаашлаад улсын хурл хилцэх явцад энэ бүхнийг хаалттай гормоор яагаад шийдэж болохгүй? Дандаа нээлттэй ард иргэдийнхээ нүдэн дээр одоо ингээд хин нэгнийг хэлмэгдүүлэх гээд бус нь одоо зохион байгуулалт хэлмэгдүүлэлт оруулах болох юм бол энийг нээлттэй хэлцэн дүгнэлт гаргана. Хэлц хэсгийг одоо хэрхэн шийдэх вэ гэдгүүдийг бүгдийн шат дараатаагаар ингэж хамгаалсан зохицуулалтаар хийж байгаа. Эцсийн дүндээ улсын хурл өөрөө шийдвэр гаргачаад байвал улсын хурлын шийдвэрийг хянах цэцэн өөрөө хянана гэж байгаа ш дахиад. Энд чинь хин нэгнийг бид нар хэлмэгдүүлэх гээд байна уу эсвэл хин нэгнийг хамгаалах гээд байгаа юм уу? Хамгийн гол нь чинь хариуцлагатай байж ич, хууль журамтай байж ич их хурл өөрчлөгдөнө. Дараагийн их хурлын сонгуульд одоо намуудаас гаргах жагсаалтад оруулах гишүүдэд өөрчлөлт ирнэ. Хариуцлагатай болно. Намын тухай хууль батлагдсныхаа дагуу ёс зүйн асуудлууд яригдана. Эрцтэй ордог болно. Бүртгүүлдэг болно, тийм ээ. За тэгээ мэдээж энэ хардаад байгаа асуудлуудыг бол чөлөөтэй шүү дээ. Их хурлын гишүүд өөрсдөө тэр хасаж болно шүү дээ. Бүрэн эрх нь байгаа байхгүй юу? Тэгэхээр заавал субъектив байдлаар одоо бид нар л ингэж хандах нь бол зохисгүй асуудал гэж